манай багш нараас ахи хэлдэг байсан. Ер нь хизээ хүн сэтгэл хөдлөлөө ер нь яг өрөөлөөр удирдах чаддаг вэ гэхээр сэтгэл хөдлөлөө яг өөрийнхөө identity буюу би хэм бэ гэдгээсээ салангад байлгаж чадчих байгаа үед. Надад ийм нэгэн асуудал те нөхцөл байдал үүссэн учраас энэ сэтгэл хөдлөл төрөөд энэ мэдрэмж төрөөд сэтгэл хөдлөлт гэдэг чинь яг гэсэн дээр бид нар тулгарч байгаа асуудал тэр нөхцөл байдалд бидний хариу үйлдэл шүү дээ тийм react and respond тийм би биш байхгүй. Гэтэл зарим үед угаасаа бид ихтэй энэ нэг ууртай чи бол баг буруу таал ингээд хахаар ерөөсөө би тэр чихтэй өөрөө тэр сэтгэл хөдлөл болцсон юм шиг тийм мэдрэмж болцсон юм шиг тийм тэрнээс ингээд салгаж чадахгүй тийм тэгээд тэр хүмүүсийг бас айгүй хэцүү яг нэг баг шорон байгаа юм шиг prison болгохтой тэрний ялгааг олж харах. Тэгэхээр нэг юу гэж хэлэх гээд байгаа ичхүүр гэдэг үед яг яа тэгэхээр сая миний хэлсэн үг айгаа буруу байсан учраас зохисгүй байсан учраас хийсэн үйлдэл зохисгүй байсан учраас би ичхүүрийг мэдэрчээ гэж харахныг өөр би зохисгүй учраас би ичхүүртэй юм тань би ичхүүр гэдгээ шууд өөр дээрээ наахгүй ичхүүр тийм хэцүү байхгүй чамаас тэр мэдрэмж нь шууд чам дээр ирнэ штэ тийм тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл нь тийм ингээд яг хөцөлхөл мэдрэмжээ бид нар яг өөрийнхөө identity-г хинбэ гэдэг дээрээ наачих үед тэрийг давж гарах айгүй хэцүү болчихдог гэсэн.